Улсын их хурлын 1995 оны 29 дугаар зохицуулоор Өвөр Хангай аймгийн Уянгсгийн нутаг Хангай нурууны ар хэсэгт орхон голын эхэнд далайн төвчнээс дээш 2700-аас 3765 метр өргөгдсөн эргэн тойрон их тайгаар хүрээлэгдсэн галтуулын дэлбэрэлт тектоник хагарал суултын явцад үүссэн цар хэлбэрийн хөнгөлт орших 8 нур хэмээн алдаршсан ширээт, халиут, бугд, хаяа, хүйс, дөрөө, шанаа, мухар гэх өвөр хоорондоо газрын бүний судлаар холбогдсон цэнгийн усны их нөөц бүхий өргөнц тогтцтой үзэсгэлэн сайхан нутгийг байгалийн дурсгалт газрын ангилалд оруулан хамгаалтанд авсан юм. Манай 8 нурын нутаг сайхан нутаг аялал жуулчин сүүлийн үед явж байгаа. Тэгээ байгалаараа байдаг ийм гоё өвөрмөц газар. Аялал жуулчид одоо нэг 2015 оноос 15, 16, 17, 18, 19 онд бүр хэлбэгч байна. Одоо бүр хэлбэгч байна. Одоо бүр түрүүнийгээ бодвол гоё явд болсон. Жигэд одоо улсууд нь хүмүүжил сайтай. Эргэн тойрон их тайг бүхий улс 50 үед Хүйсэн 8 нурын орчмын 3% буюу 7491 мянган га талбайг хуш шинэс зэрэг шилмэстэй эзэлдэг. Мөн олон тооны эний ургамал урагдаас гадна 18 зүйлийн хөхтөн 39 зүйлийн шоу ирж бутсан нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Байгалийн өрмөц тогтцтой үзэсгэлэнт дэвсгэр нутаг юм.